Баярын өдрүүдэд архи согтууруулах ундаанаас татгалзъя. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хүний бие махбодод илрэх өөрчлөлтийг архины хордлого гинэ. Архины хордлого нь ухаан балардах, тэнцвэр алдагдах, таталд өгөх, бөөлж өгөх, арьс цайрах, амьсгал удаашрах, биеийн дулаан алдагдах, хөшөх, мэдээ алдах зэргээр илэрнэ. Иргэд та бүхэн баярын өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, шаардсан үед архи нэмж хэрэглэхгүй байх, бусдыг архи согтууруулах ундаагаар шахахгүй байх. Шинэ жил баярын ёслолыг аль болох архи согтууруулах ундаагүй тэмдэглэх, хаяг, шошгон, тодорхойгүй, чанарын баталгаагүй согтууруулах ундаа гар дээрээс худалдан авахгүй байх. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих болон хол замд гарахгүй байх. Бусдадаа хяналт тавих. Гудамжинд согтуу хүн хэвтэж байвал та дуудлага өгч байгаарай. Таны орхиод явсан хүн өөрийгөө унтаж байна гэж бодсоор осгож нас барах эрсдэлтэй. Альва эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалцгаая.